Монгол улсад агарын бохирдлын чиглэлээр одоо гаргасан оновчтой, дөрвтэй, цэгцтэй болгоом бодлого байгаагүй. За өнөөдөр бид Монгол Улсын засгийн газрын хуралдаанаар агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг одоо оруулж батлууллаа. За энэ хөтөлбөрийн гол зорилго нь бол хот төлөвлөлтийг боловсронгүй болгох, за мөн төлөвлөлийг сааруулах, дэд үтсийн байгууламжийг боловсронгүй болгох, хүртээмжийг нэмэгдүүлэх, за бохирдлын их үүсвэрийг багасгах, за мөн хүн амьдрах орчны зөв дадлыг төлөвшүүлэх, за замаар агаар орчны бохирдлыг бууруулж эрүүл аюулгүй орчинд амьдрах ийм нөхцөл боломжийг хангана гэж үзэж байгаамаа. За хөтөлбөрийн одоо зорилтын хүрээнд нэгдүгээр бид бол байгаль дээлтэй техник технологи инновацийг хөгжүүлэх, орон нутгаа хөгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Төлөвлөлийг сааруулах, за мөн одоо агаарын бохирдлын их үүсвэрийг гаргаж байгаа түүхийн нүүрснийхээ хэрэглээг үе шатаагаар бууруулах шаардлагатай байна гэж үзэж байна. За хоёрдугаар хот байгуулалт төлөвлөлт дэд үстийг оновчтой болгох асуудлыг бид бол нэлээд одоо сайн шийдвэрлэх юм зайлшгүй шаардлагатай байна. За гуравдугаар давтэрийн хэрэгслээс ялгарах утааг мөн бас бууруулах юм цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. За дөрөвдүгээр агаар орчны бохирдлыг бууруулах, удирдлага, зохицуулалт, санхүүжилт механизм үүрэг хариуцлагыг бол өндөржүүлэх юм зайлшгүй шаардлага байна. За тавдугаар орчны бохирдлыг бууруулахад иргэд олон нийтийн оролцоог бол нэмэгдүүлэх, амьдрах одоо хэв маягийг нь өөрчлөх ийм үдс туртлын ажлуудыг хэв мэдээллийн байгууллагатайгаа хамтарч зайлшгүй хийх юм одоо шаардлагууд байна гэж үзэж байгаа. За бид нар ингээд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсний гол үр дүн бол хөтөлбөрийг хэрэгжүүлснээр байгаль дээлтэй инженерийн дэд үтсийн байгууламжийг бий болгох асуудлыг одоо чанарын сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх. За ингэснээр бид нар бохирдуулагч их үүсвэрийн 80%-аар одоо бууруулах боломжтой гэж үзэж байгаа. За мөн дулааны станц, цахилгааны станцынхаа одоо хүчин чадлуудыг нэмэгдүүлж чадвал бид өнөөдөр түүхийн нүүрснийхээ хэрэглээг Улаанбаатар хотод хэрэглээг 50-аас доошгүй хувиар бууруулна гэж ингэж үзэж байгаа. За хөтөлбөрт бол нийт нэг 25 шалгуур үзүүлэлт тусгаж 2016 оноор одоо бид нар тогтоож суур үзүүлэлтүүдэд авж байгаа. За ингэснээр энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ бид нар 2025 он хүртэл хэрэгжүүлэх ойрын болон дунд урт хугацаанд хийх ажлынхаа төлөвлөгөөг боловсруулж гаргасан. За энэ арга хэмжээнд зориулж нийт Монгол Улсын төсөв, аж ахуй нэгж, иргэд, иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллагуудын санхүүжилтээр 9.9 их найт төгрөгийг босгож одоо энэ арга хэмжээнд зарцуулна гэсэн ийм төлөвлөлтийг хийж өнөөдрийн Монгол Улсын засгийн газрын хуралдаанаараа батлууллаа.